Сайн байцгаана уу загсны ордныхоо 2025 оны 4-р сарын загсны ордныхны ажил мэргэжил санхүү хайр дурлал эрүүл мэнд ерөнхий төлөв байдал гараг иргэсийн байдлын талаар мэдээлэл хүргье. 2025 оны 4-р сар загсны ордныхны хувьд дотоод эрх зүйлэл хувийн өсөлтийн сар байх болно. Энэ сар та өөрийн зорилго хүсэл тэмүүллээ дахин үнэлж ирээдүйн төлөвлөгөөгөө тодорхойлох боломжтой. Сатурн болон Ураны нөлөөгөөр таны амьдрал тогтвортой байдал нэмэгдэж шинэ боломжууд гарч ирнэ. Мөн Меркурийн гаригийн хөдөлгөөн 4 сарын 7-нд дууссанаар харилцаа холбоо шийдвэр гаргалт илүү тодорхой болно. Ажил мэргэжлийн хувьд энэ сард шинэ боломжуудыг авчирна. Меркурийн гаригийн нөлөөгөөр 4 сарын 15-наас эхлээд санхүүгийн байдалд эерэг өөрчлөлтүүд гарч орлого нэмэгдэх боломжтой. Энэ үед цалингаа нэмэгдүүлэх, хүсэлт гаргах эсвэл үйлчилгээнийхээ үнийг нэмэгдүүлэхэд тохиромжтой. Мөн 4-р сарын 17-нд Марс гараг Арслангийн ордонд шилжснээр ажлын байранд дах итвэх бүтээмж нэмэгдэнэ. Шинэ төслүүд эхлүүлэх ажлын байраа өргөжүүлэхэд таадаа цаг үе байна. Санхүүгийн хувьд энэ сар орлого нэмэгдүүлэх боломжууд гарч ирнэ. Меркурийн гаригийн нөлөөгөөр санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, төсөв гаргах, орлогоо нэмэгдүүлэх шинэ арга замуудыг судлахад тохиромжтой. Гисэг эдэж зарцуулалтаа хяналттай байж ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хайр дурлалын харилцаанд энэ сар тогтвортой эерэг өөрчлөлтүүд гарах төлөвтэй. Ганц бай загсны ордныхын шинэ хүнтэй танилцах боломжтой бөгөөд энэ нь ирээдүйн чухал харилцаа болох магадлал өндөрөө. Харин хосуудын хувьд харилцаагаа гүнзгийрүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд таадаа цаг үе байх нэ. Сарын дунд үеэс харилцаанд тодорхой асуудал гарч болзошгүй тул нээлттэй шударга харилцаа чухал. Эрүүл мэндийн хувьд энэ сард эрч хүчтэй, идэвхтэй байх нь чухал. Гисэн хэдиж стресс ядаргаанаас зайлсхийх хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, хангалттай амралт эрүүл мэндийг дэмжихэд туслана. Сарын эхэнд бага зэргийн эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй. Энэ сард гараг иргэсийн байрлал загсны ордынхны амьдрал тодорхой нөлөө үзүүлнэ. Меркурийн гаригийн нөлөөгөөр оюун санааны үйл ажиллагаа идэвхжиж шинэ мэдлэг мэдээлэл олж авахд таатай байх болно. Сугарга эргийн нөлөөгөөр хайр дурлал харилцааны талбарт эерэг өөрчлөлтүүд гарах магадaltaй. Сарын сүүлээр нарны 5-р ордонд шилжих нь гэр бүлийн хувийн амьдралд анхаарал хандуулах шаардлагатай гэлтгэнэ. Контент маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Энэ нь намайг дэмжиж байгаа илэрхийлэл юм аа. Мөн сайхан сэтгэлийн коммент надад урам зориг өгч илүү их контент бүтээхэд эрч хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүгддээ.